За зөндөө асуудал байна. Одоо бид нар хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ гэвэл энэ ойлгомжгүй нөхцөл байдлаа нэг тийш нь зэгцлэх хэрэгтэй. Манай намайг засгийн газраас гаргаж байгаа бол одоо яаралтай гаргаад засгийн газар нь огцроод дараагийнхаа засаг төрөө эмхэлж явахгүй бол яг одоо их хурлаар 2026 оны улсын хөгжлийн хөтөлбөр хилцэж байна. Төсвийн хүрээний мэдгдэл ороод ирсэн. Дээрээс нь шатхууны үн нэмэгдсэн. Энэ мэтчлэнгийн зөндөө юм явагдана. Том мега төслүүд нь яг одоо хилцэгдэж байна. Сайд нь байхгүй. Одоо засгийн газраас хөөгдөд гарч байгаа манай намын шадар сайд ган төмөл сууж байна. Бус нь байхгүй. Тэгээд энэ ойлгомжгүй нөхцөл байдлаа одоо үүрсэн шиг үүрээ даасан шиг дагаа дараагийнхаа засаг төрийг эмхэлмээр байна. Би бол одоо ерөнхий сайдыг хурдхан огцрох асуудлаа оруулж ир гэж бодож байна. Тэгээд бид нар хилцээд үгүй. Тэгээд шийдэд үгүй. Тэгсэн. Бид нар бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Яригдсан улс төрийн нөхцөл байдлаар. Одоо бид нар засгийн унгааж өгвөл хурдхан унгааж өгвөл дараагийнх нь бас томилоод өгчмөр байна. Тэгээд ачааг нь үүрүүлээд явуулмаар шүү. Тэр нь цаасан дээр юу ч гараагүй юм байлаа. Манай намд юу ч ирээгүй. Орлогын нөхцөл гэдэг чигсаалыг аныг засгаас хөв үйл явц боловчлоо. Энийг юу гэж харж байна? Шал хамаагүй дис хөндлөнгийн асуудал ингээд шал өөр үр дүн төрөнд дуусч байгаа. Харин тий нэг ерөнхий сайдыг орлогоо нотлох гэсний төлөө хамтарсан засгийн газар муу ажил огцруулна гэдэг чинь хинч бодсон ер нь маш мангар үйлдэл болсон. Тэгээ одоо тэрэндээ харамсаад байх юм байхгүй шүү дээ. Тэгэл улс төр явдгаараа явна. Гол нь төр засгийн ажлыг одоо тасалдуулмааргүй байна. Бүх яамд дээр ажил зогсцсон. Бүх төрлийн албаны ажил зогсцсон. Улсын хурал нь хурал биш болцсон. Сайдар нь орж ирэхгүй. Тэгэхээр нөгөө бид нар чи 26 одоо 25 он тийм үү? 26 онд энэ улс юу хийх юм? Ямар мөнгө хаанаас татан төвлөрүүлэх юм? Мега төслүүдийнх нь ихэнх нь ямар ч санхүүгийн их үүсвэр байхгүй. Техник эдийн засгийн үндэслэл байхгүй. Ийм байхад ингээ хаяа явцсан бүгдээрээ санал ширээ дарга сайд болох санаатай гүйлдээл уралдаад шүү дээ. Тэгээд энийг хурдан зэгцэлмээр байна. Энэ ер нь тодорхой улс төрийн акц явчихвоо. Ер нь тодорхой зорилготой гэж харж байна тань. Үгүй зорилгын тодорхойч засгийн газрыг л огцруулах байсан мэт. Тэгээд одоо хүрлээдээ одоо хурдхан огцроод хурдхан дараагийнхаа засгийн газрыг байгуулад ажиллаа хиймээр байгаа байхгүй юу. Гэтэл ингээл одоо энэ тэнд ороод нууцаар тохирол гарын үсэг зуруулаа гүйлдэдэг ямар шаардлага. Огцруулахгүй гэдэг юм шиг том баттулгаа. Энэ засаг унчгал юм бол юу ч явахгүй гэдэг юм PR хийж штэ. Ийм юм байж болох юм. Ер нь нэг засгийн газраас хамаарсан төртөө юм бол энэ чинь тогтолцооны асуудал юм шүү. Засгийн газар чи яг гүйцэтгэх байгууллага шүү дээ. Их хурлд ажиллаа тайлгандаг байгууллага байхгүй. Тэгэхээр засаг ундлаад дахиад эмхэлж байгуулаад явна шүү дээ. Монгол төрийн залгамж чанар гэж байх ёстой шүү дээ. Би лав тэндээс нэгдэг юмаа дараагийн засгийн газраас нэгдэг юмаа нэхэн. Нөгөө говийн усны төсөл яах юм? Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр яах юм? Бид нар дахиад 1.7 тэрбум долларын зээл авц. Энэ өрнүүдээ яах юм? Өчнөө хүлээгдэж байгаа юм одоо хурдламаар байна. Удах тусмаа улс төр нь уулам тэнэг болоод наадвал чинь би сайд болно тэр сайд болохгүйгээ хоорондоо алалцаад байна. Энэ хооронд нь Монгол улсын бидний 26 онд юу хийх вэ гэдэг юм алдагдаад байгаа байхгүй юу? Энэ нэг харамсалтай байна. Үндэслэлгүй гэж туан сайд мэдээлэлтэй. Улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа шиг байна. Юу гэж харж? Ер нь улс төрийн яамстай юм явчлаа. Үнийг үндэслэлгүй нэмсэн. Би бол үндэслэлгүй нэмсэн л гэж бодож байна. Ер нь ингээд нэг засаг тур ганхаад ирэхээр дундуур нь хулгай явдаг шүү дээ. Энэ ингээ удах тусмаа аюултай. Өглөө нэг ярьжсэн юм нь 1 цагийн дараа өөрчлөгдөж байна. Дахиад 2 цагийн дараа өөрчлөгдөж байна. Манай нам бол одоо өнөөдөр ерөнхий сайдыг хурдан орж ирээ мэдгдлээ хийгээд дараагийнхаа ажлыг хийгээсэй гэж бодож шүү дээ. Ер нь дараагийн ерөнхий сайд дээр ямар хүлээлттэй байна? Дараагийн ерөнхий сайд дээр ямар ч хүлээлт алга. Хинэнч болсон хамаагүй хинтэн ч ярьдгаа яриад ажиллаа хийдгээрээ хийгээл явна шүү дээ. Одоо хамтарсан засгийн газар байхгүй бол дангаар засаглах юм бол эсвэл цөөнхтөөгөө нийлээд засгаа бүрдүүлэх юм бол тогтургүй байдал үүснэ гэдэг зүйлийг зарим гишүүд яриад байна л да. Таны хувьд ямар байр суурь? Ардын намын л одоо өөрсдийнх нь мэдэх хэрэг шүү дээ. Өөрөөсөө одоо 12 дахь жилдээ үргэлжлүүлж засгаа барих бах, төрөө барих бах. Тэгээ яаж төр барих юм бид нар сүргшний ажил хийгээл явчих шүү дээ. Тэд нар өөрсдөө л засгийн газраа огцруулсан одоо өөрсдөө эмхлэх хэвээр, ачаагаа үүрэх хэвээр, хариуцлагаа үүрэх хэвээр. Тийм л юм. Монгол Ардын намын баг хурлаас яг хамтарсан намууд яг гэрээний ямар зүйл завдгийг зөрчсөн талаар тодорхой одоо яг мэдээлэл хүргээгүй, бичгээр ч ирүүлээгүй юм шүү дээ, тийм. Тэгэхээр энэ асуудлыг таны хувьд юу гэж харж байна? Ховын чанартай л юм яриад байгаа биз дээ. Одоо биднэрт ингээд би ч одоо нэг их хурлын гишүүн биш ямар нэгэн цаас юу ч үзээгүй шүү дээ.
Одоо байвал энэ нь ингээд энэ нь тэгсэн гэд өөрийнхөө намын сайд нартай хариуцлага тооцмоор байна. Бусад намын сайдрыг асууж чангаамаар байна. Юу ч байхгүй. Бах урлан хуралдсан гинлээ, огцруулыг гинлээ. Өөр юу ч байхгүй. Тэрнээс хойш 7 хоног засгийн газарч хуралдаж чадахгүй шүү дээ. Энэ чинь Монгол улс явах хэрэгтэй үстэй. Цаашаага ажиллана. Намын мөрийн хөтөлбөрийн зарим хэсэг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болж батлагдсан. 60% нь манай намын мөрийн хөтөлбөрийн 60% нь засгийн газарт орсон. Одоо тэгээ юу болох юм байгаа юм бүү мэд. Дахиад бодвол мөрийн хөтөлбөрөө өөрчлөн гэж байхгүй шүү. Яг бол энэ чинь улсын хурлаар батлаад өгсөн юм чинь 28 он хүртэл. Тэрийг л хий одоо.